Австрали улс Сидней хот. Өглөөний 6 цаг 45 минут. Нарлаг Австрали улс. Тэр дундаа Австралийн умард хэсэг нь манай эх оронтой маань зөрүүтэй маш том зүйл байдаг нь үлрэл. Монголд маань намрын адаг сар эхлэж хүмбүрөө дулаан хувцас зэхиж байр орноо дулааж байхад энд харин эсэргээрээ хаврын адаг сар эхэлж хүмбүр өдөн хөнжлөө талд хийж халаад тавчгаа тайлдаггүй. Бид бэлгийн толлын намрын адаг хөх нохоо сарын 3 цагаан нохоо өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны нэм гарагт баахан нохоотой өдөр за бараг л нохоо цагт уулзсан уу яасан. Бидний энэ удаагийн маршрут Сидней хотоос баруун хойшоо 3 цагийн газарт байх Ньюкасл түүний ойр орчмын бартай ихтэй замууд Fighter World сөнөөгч онгоцны музей болон шаргал илсэн эрэхтэй номин ногоон давалгаатай үзэсгэлэнт Anna Bay Beach. Товлсон газар уулзсан улсууд чинь өглөөний цайгаа уух гэж хурдны замын амрах хэсэгт зочлолоо. Дэлгэр өмөр нийгмийн санагдуулам намуухан урсгалтай Хавкс бүрийн голын дэргэд эх орны нийгмийн санагдуулсан баавар сүйтэй цай, 70 давхар бин, шартаа сомтогдсон гэрийн боорцогтой, нарийн хөөрөөтэй сайхан л цайллаа. Одоо хийх юм бол гэж бодлоо. Яа. Тасаа ширүү тавьж тийм юм. Айгуу ширүү хөстэй тавьж. Цаглааны минь бүгдэнд нь өнөөдөр манай ээлж 4-р дугаар маань ингээ эхэлж байна. 4-р дугаар маань өнөөдөр ингээд далайн эрг Anna Bay далайн эргээр явах ээлжид маршрутаар явж байгаа. Тэгээд дугаар энэ удаагийн дугаар дээр өргөн бүрэлдэхүүнтэй 12-ны бүрэлдэхүүнтэй 4 машинтайгаар явж эхэлж байгаа. Энэ дугаар дээр 1-р дугаар болон 2-3-р дугаар дээр явсан хүмүүс ороод үүн дээр нэмшнээр нэмэгдэж шинэ гишүүнээр манай төрөө тэгээд манай балжаа ингээд бусад гишүүд маань өмнө 1 2 3 болон дугаар дээр явуулсан гишүүд маань ингээд яг нийлж энэ удаагийн дугаар зарж байгаа. Энэ удаагийн дугаар маань special хоолыг манай зоргоо ээлж хоол матар Осны матар барьж гараараа барьж авсан байгаа. Тэрийг одоо хийж өгнө. Дахиад үндсэн хоол болохоор манай хоолны салбарыг хариуцсан Болдоо маань сюрприз барих учраас хоолоо нуугаад байгаа. Ямар хоол мэддэггүй. Тэгээд үндсэн бүрэлдэхүүнээрээ явж байна. За тэгээд бүрэлдэхүүн маань сайхан нэмэгдсэн байна. Өмнө дандаа 2 машинтай явдаг байсан, 8 улаа, голуулаа голцоо явдаг байсан. Энэ удаа 4 машинтай 12 улаа явж байна. Мөн бас бид нарыг бас дэмжигч байгууллагатай болсон байгаа. Дэмжигч байгууллага маань Монгол улс Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Shell Shop гэдэг дэлгүүр байгаа. Тактийн хувцас болон аялал зугаалга мөн болон хабын хувцас зардаг сайхан дэлгүүр байгаа. Shell Shop-ийнхаа хамт олонд баярлалаа. Баярлалаа. Бидний сонголт Shell. Хүсэл зорилгоороо нийлсэн сайхан хамт олонтой нэгдэж нийлж явж байгаадаа бас баяртай шинэ дугаарт нь бас бүгдэнд нь амжилт хүсье. Гоё явцгаая. Алтан шар зам минь үлзийтэй байх болтугай. За Өнөөдрийн ажил. За өнөөдрийн аялалд амжилт хүсье. Урагшаа. Баатар ирсэн дуулалтай баяр цэнгийн хатирхан баруун зүүнээ тойруулаад баахан наадам бүжээрээ нас залуу бүсгүйчүүд наадамдахын дэвсэрээ найртай буцаад усан наран саран хатирхан
Гэдэс цадавч цаанаал нэг юм дутуу гэдэг шиг замын колонкоос кофегоор энерги нөхөж түлшээр машинаа цэнэглэв. За, ирчүүч авах нь. тийм юм. Нэгнийх исвч явах. Арай исвч. За, тийчээ шахаж байгаа. Аханд. За. Эдгээр түлшээр нь хэр чанартай вэ? Эдгээр түлшээр нь маш сайн чанартай. Ямар тийш нь бүгд айгүй чанартай. Одоо ямар цаанаа гарахгүй. Хаалтсан зүгтаагаар хаалтаас авах. Маш сайн. Шаттай байсан. Айгүй хүчтэй. Шараа хүч. Надам хатиран гар хөлөө зүрүүлээд гастай цогтой бүчээр За, сайхан уу? Сайхан. Зааст гоё өдөр байна. Ааха. Нар байхгүй сэрүүхэн гоё өдөр юм тийм ээ. Тийм байна. Халууцаа Өдөрний байхгүй. цагаа уучлаа. За. Одоо зааруудаа идлээ. Ааха. Машин зэ. Бензин бэлэн. Бэлэн үү? Анх удаагийн аялал. Анх удаагийн. Анх удаагийн оффроуд аялал. За. За амжилт. За амжилт. Газрын зүрхт тэмдэглэгдээгүй. Баталгаагүй замаар явах гэж байгаа бидэнд төөрч бүдлэх асуудал бас л гарч байна. Жауныг нүргээ жавха дүүрэн үсэрье жаргалыг нүрдээ жадан маршиг бүжээ өхөн охид бүжээ дээр хөлөө дэсээ төгжилдээ өдөр задас бүжээ дээр хөрсдөлхийг басбой 90 хайж явсаар энтхийн оффроудчдын зүсийг дарж эрийг моходог Килилүп замын хэсэгхэн цахаас нь хүртлээ. Гэдэлт subscribe дараарай. Лайк дараарай. Одоо наадхад авчих. Дата гаргаад ирсэн. Адреналин! Жоохон зүү үргээрэй. Жоохон зүү. За яаж ийн? Сандарч гин үү? Сандраг мэдэж байна. Ааха. Төшлөхгүй юм шиг ээ. Бас лаймараар ичсэн шүү дээ. Амар гэж байна. За тэгэл штурмны зааврыг сайн хараад Радиод үлдээ. нэг раци авчаач. Нэг холбоо өгч.
Би одоо энд одоо зүрхний цогцолд одоо хэд байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн амар замаар бол гараад ирлээ анхны удаа гэхэд. Анхны оффроуд янз юм байна уу? За. Янз юм байна. Тэгэхээр гоё мэдрэмж байна. Үзээтэй байна. Like, share, subscribe. Woo! Баруун талаар. За нөгөө төл баруун талаар орчих. За юу цэнхлаараа яаж юм талаараа орчих. Энэ kopis ой наа kopis. Нэг чи намайг аваа яваад гэдэг. Ой мэн. Цааш явбал илүү их бартаатай. Өрн туулах гэж бүтэн өдрийг гарв. Амралтын ганцхан өдрөө аялалдаа зарцуулж байгаа бидний цаг хумс цааш үзэж харах зүйл ихтэй тул амсах төдийл явлаа. Уртын амралтаар ууж тавиг хурж ирж өрн гатлахаач ярилцаа тавлаа. Бартаад цамд аялах, цас дөндөр уул руу авирах хоёр яг адилхан. Гагцхүү бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Бэлтгэл муу бол энэ нь аялал биш, эрсдэл болдог. Байгалыг аргадж, түүнтэй эвцэлтэн зорьсон газараа хүрч байгалийн сайхныг биширч явах нь офроучд бидний жаргал тэр шүү дээ.
Эдний дараагийн зочлох газар Fighter World сөнөөгч онгоцны музей. Энэхүү музей нь Австралийн хатан хааны агаарын цэргийн хүчний бахархан түүхийг хадгалахад зориулагдсан бөгөөд хоёр ангарт байрлуулсан сөнөөгч онгоцнууд болон тэдний танилцуулгууд багтжээ. Тус музейд та зочлсноор агаарын цэргийн дэвшилтэт технологиг үзэхээс гадна симуляторын тусламжтайгаар бүр туршиж үзэж болно. Түрүүчийн миний дунд нэг зам байсан шүү дээ. Тэрийгээр ороод үцгүү. Уг нь бол миний мэддэг зам бол тэр цаагаар ороо. Тэр Stockholm Beach. Сток яг нэг Анна байсан. Анна биш нэ. Энэ 14 минут тусаа нэг сток. Наач Stockholm агуулж яваад орж байна. Stockholm-оор орж байна. Энэ угаасаа байрлалгаар хаагдсан. Нөгөө түн жоохон цаашаа. Гэхдээ бүр яг нөгөө тэмээ мэмээ шүү дээ. Яг тэрүүгээр ингэ орж. Stockholm. Тэг ингэж бүр айгүй гоё. Stockholm. Тэг Анна бай. Анаа би явуулт юм уу? Оруулт юм уу? Анна бай таваас нь шүү дээ. Өөрснөө нөгөө юу тоохоор оруулт юм шиг санагдав. Тэр чинь би баян орж байгаа. Тийм үү? Бидний дараагийн маршрут дөрвийг үржихэн дөрөвтнүүдийн заавал очих газар Анна Бэй Бич юм. (32 км урттай, 40 хүртэлх метр өндөр, шаргал элсэн уул, 60 градусын налуу уруу, номин ногоон далай, хуйлрын цагаарах давлгаа гэдэл, ёстой л дураараа дүргэж дунд чөмгөрөө наадах газар. Хույд нэгэн давлгаа цайрхан цайрч, хуйлрынхан эргээ мөргөх төрмчид манайхны зарим нэг нь майк шорт хутлаач норгоод авлаа. Орчны харагдц тухайн үеийн vibe үнэхэр гайхалтай байсан шүү.
Урд нь хөдөө гадаа явахдаа шавар намагт суух, шаргал хэлсэнд зогдохдоо ингэж баяртай байсан удаагүй. Одоо ч харин бүр дуртай нарахгүй хайж зорж очиж суугаад түүндээ баярлаад байгаа юм биш үү? Аяллыг адал явдалтай амттай болгож байгаа юм чинь аргач үгүй зэ. Ана Бэй бич дээр элсний мотоцикл түрээслэж салхи татуулан хурдалж бас болно. Харин зорин очихоос өмнө заавал үглэх хэрэгтэй. Гэр бүлэрээ найз нөхдөөрөө зорин ирэхэд харамсахааргүй сайхан газар байна лээ шүү. Өө тэнд галт үлдэх газар энэ сандал шиг. Оо май. Зогсоо. Тэндээс авч байгаа шүү дээ. За тэгээд бид нөгөө л Монгол цангаараа голос барац хийгээд хээрийн гол цог матар ажиллагаагаа хийхээр тус тусын бэлтгэл ажилдаа орцгоолоо. Ойга юу ингэж байна ч? Тэгэхээр досаагийн сигнэлтэй бэлтгэл жоо энэ жоо муруу бэлтгэл уулзлаа. Муруу яачлаа. Тосайдуулж байгаа юм уу? Бэлтгэл шинэ муруу бэлтгэл яа. Төстэй мөнийг болчихсон. Хайлмыг их ч юм. Уг нь Тэгээ жоо. заасан. Хайлмыг маяг. Тархана. Монголоос хайрхтай ирсэн. Жоох юм уу? Одоо жоох аягаар явуулахгүй. Том аяг нь тэгээд жороолыг ивэл зарим нь амрууга алдчих байлгүй тий. Булганы сайхан хайраг. Сайхны хайраг. За. Михаа. За мэлаачлаа. Манай Австралийн элчин бас шалгалт шүүлэг чангаттай болохоор тэгээд ингээд өнгө дагуу саунд хийцэн байгаа ш. Ха? Цагаан бодоны наад ямар гойсоо наад анаага ерөөсөө идэхгүй байхаас зүгээр шүү дээ. Одоо ингээд тэгээд нэг юм багтаж байна. Яг бодгоны сайхан хайраг. Яг сайхан хайраг. Наадгүй зөвхөн мод хайраг. Айгүй сайн дээ. Бодгоны сайхных нь хүний хэлсэн ч бараг нэг сайхных биш юм шиг санагдчихлаа. Эм чим бодгоны сайхны хайраг. Би бол чамд итгэдэг наандаа гэхдээ. Энэ нөгөө надад яриг жоохон тамчаалж байгаа тий. эхнэр нь сайхных юм ч одоо сайхны л хайраг гэж байна. Энэ яв би нэг GoPro-с Сайхан. баярлаа. Оврын юмэг одоо ингэж уухгүй яа. Одоо ах одоо нэг нүдний аяг шиг юм лууж ин даа. Мань нөгөө улсны болохоор хоёр татчихваа. Оо яг тойрол тэгэл хаан дуусна. Тэнд нь л дуусгая. Яг хамгийн сүүлийнх нь нэг урд бас юугүй те. Юугүй. Охоо те. Ста. Яа, тайвар. Угаасаа таа муу таа. Наадах чи шар хайраг гэж нэрлэе гэдэг. За ийм уртаас болж байна. Оо яг бол. Яг бол. Айлмаг. Оо үзэмтэй айлмаг аа. Энэ чулуутын хүүхдүүд ийм ажил. Бөө гэдэг мэт байж. Цагаан эдээ талдаа бол ажилтаа ш. Тодорхой ч хэлээрээ. Ажиллаж байгаа юм ягцсан дөгөрөх баа. Ямар хайраг вэ? Уул нь гоё угаац. Тэгээд нөө юмны баг намттай гэж. Энэ яа, стопаатай. Надад өгдөг байгаа шүү. Оо, sorry. Одоо зурлаач яадаг вэ гэхээр юу нэг ингээд дэш болчих шүү дээ. Хөлийг нь одоо тэр арматур байгаа. Өнөөдрийн аяллаа цог бол
Турк маягаар бэлтгэсэн өхрийн өвчүүний хорхог. Мөн ил гал дээр шарсан матрын бүтэн баг. За одоо ямар бол их гээд. За. Ямар учиртай бол. Аймгийн баг биш. Оюуны баг биш. Зөвхөн хүчний баг. За. Энийг турк стайл. За. Шат олгож. Тэгээд хачин мачнууд нүгээр турк стайл. Одоо энийгээ сайхан наад хөөс. Хачир нь яг ямар хөө хачир вэ? Идрөө. Хоёраад нэг сонгоны Им бэ те. Томат бай. брэнд салаад идэв шүү дээ. Ааха. Яас их мах вэ? Бид ч одоо ингэж олон байгаа. Гэтэ бахгүй бах та. Гэтэ Итэн. Их мах вэ шүү. Үний Харин 500. үнийг хил 500 мах гэнэ. Амт бол тасхай нөө. Анаа тэр хэлдэг техноор ч. За шулуу алж юу. Одоо. Шулуу алж юу. Тото алж. Өөсөн дээ. Би хаана байгааг мэдчихэж байгаа. Наач дүнд үлдээ орох. Одоо цаашлах чаа. Одоо цаашлах. Ийсхэ. Аялалд нэгсэндээ маш их баяртай байна. Ирэх хүний жаргал эзгүүхээр гэж үнэхээр гоё өдрийг та бүхэнтэй хамт өнгөрүүлж байгаад маш их баяртай байна. Та бүхэндээ баярлалаа гэж хэлээд зохион байгуулж байгаа хүмүүстээ ялангуяа. Тэгэхээр гоё маршрутууд маш гоё байлаа өнөөдөр. Зэн явсан газрууд бүгд тэр ихний хэсэг бол бүр үнэхээр гоё байсан. Дахиад далайн хэрэг дээр бас гоё байлаа. Хоол маань гоё байлаа. Баярлалаа. Өглөөний цай маань гоё байлаа. Одоо ингээ гоё юм гэж сэтгэл айгүй өндөр байна. Баярлалаа та бүхэндээ. Ингээд боон гэж. Ингээд цаашдаа гоё шүү дээ. Жохон англи. Каогоц. Каон болж гинөө. За за. Нөгөө юугаараа ингэж чийлж. Баягаараа ринглэд боочих. Наадгараа ширлчих юм уу? За за наадгараа ширлчихлээ. Багжаа яасан. Жохон зоочвол. Ингээд жохон зооч. Нөгөө сквад. Би сая ойдгоор байсан юм. За жоохон том баг. За. За ороосоо. За на бүхэн хаагаад ирдэ. Наач арай болохгүй. Оо. Хамгийн сайн дөрвчнэг би юм. Эр нь ороогч. Тэгээ ороод ороо. Тэгээ би нөө сайн туршлагатай тагсаад байна. Хань. Ер нь бол ямар ч үед ингээд. Тэр одоо арай болоогүй юм уу? Тэглээ зургийг ачдаггүй. Шалтангаар нь. Тэгээ шалтангаар руугаа ороогоо. За ширээ бэлнэ. За ингээ материал орны жинхэнэ ангийн алтмаа явлаа та ингээ. Хоол бол бидний хотод нь болохоор эйгүү орч. Юу вэ? Ишээр болчих шүү дээ. Тэгэхээр нэг харах. Оо, их чадах юм. Харсаж дүр аавар юм шүү дээ. 1986 онд бүтээгдэж Австралийн бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор шалгарсан Матар хочид дайнди киног шимтэн үзэж явснаас Австрал ТV-ийн ой хөвчээр аялж оройн хоолндоо Матрын бүтэн мах зооглоныг чинээ санссангүй. За өнөөдрийн найзуудаа бэлдэх бол Матрын сайхан бүтэн махыг барбекю шарахаар байгаа. Бүтнээрэн шарна. Халуун ногоогоор гаднаас намталчихна. Дотор нь гидсэнд нь сайхан ногоо очино.
Матар бас матар гэ монголчууд ер нь матар гэд хэлээ зөөс өөр нэршил бол байдгүй бах тий. Монголоор матрал гэдэг бах тий. Ер нь бол дэлхийн ихэнх улсууд бол крокодил яг нэг үндсэн нэрээр нэрлэдэг. Манай монголчууд бас нэг байгаль дэлхийтэйгээ ойрхон байдаг. Одоо хаа байсан Австралид байдаг имжиг хүртэл кенгуру хүртэл имж гэж нэрлэлсэн. Кенгуруг одоо яг кенгуругээр нь хилдэггүй ганц улс баг Монгол бах гэж би боддог. Ер нь хятад метод ч гэсэн ер нь өөрчилчдөг шүү дээ. Хятадаар ч гэсэн кенгуру, кенгаро гэж үт юм уу тий. Яг тэгж хэлдэг юм бэл. Тэгэхээр бас монголчууд нилээ эрт дээр үеэс бол байгальтайгаа ойрхон байсан. Одоо дэлхийн нэршлүүдээр дээрэс нь буг, согоо, тураг гэдэг юм уу тий. Зүр, гур гэдэг юм уу, ир имээр нь ингэж ялгаж хилдэг улс ер нь баг байдгүй баха гэж бодод. Тэгэхээр бол ерөнхийдөө бол матар гэж нэрлэлсэн байгаа юм чи монголчууд үдсэн байж тараа, сонссон байж тараа эртнээс идэж үдсэн л байж таарж байгаа байхгүй. Тэгэхээр нэр байна гэдэг чи уулцсан байна л гэсэн үг үстэй тий. Тэгэхээр эртний монголчууд бол матартай бол аль эрт уулцсан байгаа. Тэгэхээр бол бид нар бол анхдагч биш. Гэхдээ яг YouTube тавигдж байгаа ингээ матар бүтнээрэн шарж идж байгаа хүмүүс дундаа бол анхдагч нь баг гэж байна. Тэгээд матар өөрөө энэ зайлвал залуу материал байна л да. Цөөхөн шүттэй байна. 60 орчим шүттэй байд юм байлээ. Тэгээд бүх насныхаа туршид энэ шүдээ 100 удаа сольдог. Бид нөө сүүн шүдээ сольдог шүү дээ. Тэрнтэй адилхан 100 удаа шүдээ сольдог. Энэ бол шинэ шүдэл юм тий. Яг. Тэгээ одоо бас нэг факт хэлэхэд хөгжилтэй юм хэлэхэд дэлхий дээр хамгийн анхны үүссэн бэлгэвч эртний Грект Христийг мэдлэхээс 2000 жилийн өмнө матрын үлэн гисэр хийж ирсэн юм л. Анхны жирэмснээс хамгаалах зүйлээ чинь матрын үлэн гисэр хийж ирсэн. Тий. Тэгэхээр эртнээс л матрыг бол ер нь ашиглаж л байсан байх гэдэг. Хайхан байхгүй юм байна. Арьсаар шоншгол юм байна да наа. Тийм махны хувьд бол ерөнхийдөө бол яг загсархуу амттай. Гэхдээ жажлууртай. Тий, матар олзоо шууд бүхлээр нь залгидаг жажилгүй ийм шүттэй мөртлөө. Тэгээд 50 хүртэл насалдаг, дундаж насалдаг. Зарим матар бол 100 хүртэл насалцсан. Тэгээд нөгөө шүдэн ахиж ургаагүй матрууд байдаг. Тэгээд шүдгүү матар хамгийн аюултай гэж байгаа. Яадаг гэхээр идэж тижээлээ барьж идэхин тулд няц ясыг нь үүртэл хаздаг гэж байгаа. Тэгэхээр шүдтэй идүүлэхээ өрвөл бариулж идүүлэхээ өрвөл шүдгүү матранд л идүүлсэн дээр. Шүдгүүнээс одоо энэ соусаа игээд гидсэнд нь нэг ногоо бэлтцсэн. Ногоогоо сайхан гидсэнд нэг ойчиг гэж бод. Ваягаар. Ваягаар. Гаднаас нь сайхан явах соус эхэлж. Нөө жимчд өхрийн мах дахианы цээж мах идээд байдаг штэ. Тэднэрээс чинь ер нь бол хамгийн өндөр протеинтэй мах нь ер нь матрын мах нь. Ер нь яг юу яаж олддог бол жим хийж байгаа үед бол ер нь матрал идчих юм. Матрыг усан дээр хөвөх, живэх тэнцвүүлэг үүрэг гүйцэтгэх нэгт хоёрт энэ чинь нөө идэж тижээлээ жажилахгүй залгидаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг оронгот нөгөө чулуун хоолын тэрэмддэг. Утлах үүрэгтэй. Тийм л юмтан байна да. Розмарин. Блокигээ явахад шарк баригдахгүй. Тэгээ энгийн үед нэг загсаж харахаа шитгэхээр шарк баригдаад идэх. Яг блокн дээр загс. Дараа нэг тэгж байгаа зөрж шарк барьмаар юм. Энэ нөгөө юугаа юм бэ? Барайд алдсан тийм ээ. Тэрс мангар том загс тий юуны. Тэр алтан загс бол том загс байсан шүү Монголд дээ. байдаг нэг сазаанархуу загс байсан шүү тэр голоос. Шаргал өгсөн юм. Тэр гол нь өөрөө алттай. Тэгээ бас алтан загс та. Нөгөө нэг байдаг нөгөө домгийн загас махс авчих. Энд тийгий зөөрөн байдаг. Тэр мөр явж ирсэн юм. Тэр гол дээр нь гарууд алтуугаа байж дээ юм л.
Бүгдөө одоо идэж дуусаад юу яаш үү? Ясаар нь насыг нь тогтоож болох юм бэлээ. Матар нэг хар модын хөрөөтгөр нэг давхаргууд байдаг шүү дээ. Нэг давхарга нэг нас гэж тоолдог шүү дээ. Матрын яс яг тийм байдаг гэж уншсан. Дотроо давхаргатай давхаргын тоолоод ясын давхаргын тоолоод насыг гаргачих болно. За тэгээд ер нь бол бүгдөө анзаарж байгаа бох те бүгдөө алаг хувцастай алаг малгайтай тактик хувцастай болсон байгаа. Энэ хувцсыг маань бас манай ганц зэрэг захиралтай Shell Shop-ийн Монголоос явуулсан байгаа. Үнэхээр гоё хувцастай дэлгүүр шүү. Энэ ороод үзүүлс тасархаа. Хаяг нь энд байна. Хаан уул дөрөг 20 дугаар хороо Цэлмэг Тэнгэр хотхон 107 дугаар байр. Утас нь энд байна. За ингээд. За энэ дэлгүүрийнхээ хамт олонд баярлалаа. Үүсэн дэлгэрээрээ орлого их ороорой. Идж байгаа хүмүүс бас очиод энэ дэлгүүрийг сонирхорой. Өнөөдөр бид энэ хотоос гадар явсан ч бас гадрахыг сонирхож шүү. Айгуу сонирхчихсэн. Би ямар сайндаа би энд байсан одоо Монголын талбайгаа хуулж авч өгөө дахиж одоо хуулж авч өгөх юм байхгүй. Гуугаад ирээс хүмүүс чинь. Манай үзэлтэй 56-60 орчим хувийг Монголоос үзэж байгаа. 20 гаруй хувийг болохоор Австралиас үзээд үлдсэн хувийг Америкаас үзэж байгаа юм байна. Тэгээд 25-аас 45 насны насны юутай тэгээд 90 хэдэн өв нь эрэхтэй хүн. Залуучууд үзэж байгаа юм байна. Тэгээд нэг зориулт нугасаа нэг офроуд хоолт оожаас нэг эрчүүдийн сонирхол нэг офроуд дөрөвч дөрөв яг тийм сонирхлоор нэрж байгаа эрчүүд үзээд Австралиас Сиднейгээс яг нэг Австралиас нэг 20 гаруй хувьтай үзэж байгаа. Саяны юунд бол гайгүй үзэлт 20 гаруй хүн гэдэг чинь тэгэл дор аж 1000 гаруй хүн баггүй юу? Тийм шүү дээ 20 хангалттай шүү дээ. Тэгээ 1000 гаруй хүн чинь дангаараа нэг хүн суугаа үзэхгүй ч зурагтан дээрээ тавьчвал тэгээд Зураг дээр үзгэр айгүй гоё. Тий. Тэгээ ТV-гээр үзэх юм бол маш гоё зурагтай тод амар гоё харагдаж байгаа. Ер нь гэхдээ хэдүүлээ ер нь бас ингэж нэг кампинг хийж ер нь ийш тийш явдаг ч гэсэн яг ингэж ирчүүдээр бас явах нь айгүй ховор байд шүү дээ. Бас тэгээд энэ офроуд замаар ингэж яваал хүсэл зорилго яг нэгдээл тэгэл явж чинь тэр нь. Идвэж бахаар үү. Наач гэхдээ хэрэндээ л шуу муу нөлж байгаа шүү. Ер нь бол ер нь бол том амтныг бол дандаа живүүлж. Тэгээд яг одоо ерөнхийдөө бүтцэн нь бол нэг угаасаа хүн ам нэг сая 500 мянган хүн амтай юм шиг үлээ. Тэгэл одоо байгаа монголчууд гэвэл нэг 200-аад монголчууд байгаа. Тэгэл бас нэг хөөрхөн төмрийн ажилчид гэвэл бас нэг 20-30 залуучууд байгаа. Тэгээд байж идэм байлээ. Тэгээ хөөрхөн цагаан сар шинэ жил мөлий бол үнэхээр бас гоё яг тэрүүхэн дотроо бол бас айгүй гоё хийж байгаа. Одооноос эхэлж энэ жилээс эхэлж аюутай болж байгаа. Холбоотой болж байгаа хаа. Адилхан бас нэг хэсэг бүлэг хүмүүс бас санаа нийлээд бас ер нь нэг юм жижиг юм community байгуулчих гэж ярилцаад байж байгаа. Адилхан бас сайхан намуух бот шүү дээ. Би одоо Сиднейд хурж ирээд төгжрээд шүү дээ. Бүр ёо. Баргалж байгаа. Адилхад бол тийм байхгүй. Дид бүтцээ айгүй гоё хөгжүүлсэн. Сайхан шүү дээ. Яг нэг гоё хот байл. Аялах үзэж шаардсан юм шүү. Өө ихтэй. Тэгээ бас Адлайд чи угаасаа энэ Австралитай алдартай нөгөө Веноных нь яардууд тэр Адлайдд бас айгүй бүс нутгаар нь их байдаг. Тэгээ хүмүүс ер нь тэр Веноны газруудаар их ирдэг. Тэгээд адреналин ялгарх ямар байдгийг мэдэрлээ. Сандрдаг юм байна. Тэгээ сандарсны дараа тэр газраараа гарсны дараа маш гоё мэдрэмж авдаг юм. Тэрэндээ маш их хүүхчиг баярлалаа. Сүүлд жоохон сандрахаа байсан уу? Сүүлд сандрахаа байсан. Бүр тий. Сүүлдээ бүр дахиад бүр гоё газар юмар санагддаг юм байлаа. Тэгээ машинаа илүү жоохон минийх жоохон намхан байна. Урт байна. Тэгээ жоохон өндөрлөх шаардлагатай том дугуйл авах шаардлагатай. Тэгээд одоо олон дугаартай та бүхэнтэйгээ уулзсан гэж найдаж байна. Өнөөдөр бас офроудын 2-3 төрлийг бас үзлээ. Шавар, хад чулуу, тэгээд нөгөө далайн эргийн илс. Энэ удаад нэг бас туршлага суулаа маань яг миний хувьд манайд дугууныхаа хийг суулсан. Би суллаагүй орж үтсэн. Эхний хилс рүү ороод ер нь бол дугууныхаа хийг хүмүүст бол суллаарай гэж хэлмээр юм байна. 1.15 PCI
Тэр угаасаа нөлөө байдаг. Эдгээр тик давхад тийм зааварчилгаа өгдөг юм байна. Тэр нөгөө зааварчилгааг дагахгүйгээр машинтайгаа шууд нөгөө 3-0 даралтайгаар дугуйгаа сулахгүй орсон чинь шууд эхнийхээ элсэн дээр л ухаал орчихно. Тэгээд сүүлд суллаад нэг туршлага суулаа бас туршлага тутчил байна. Тэгээ дараад нь бид нар ч бас зэрлэг гахаа махаа шарж идэх юмнууд бас юм зөндөө байна шүү дээ. Зэрлэг гахаа. Өөр их камти юу байна? Динго минго. Одоо манай өргөчөнд бууцсан нэг зэрлэг гахаа бүтнээрээ байж гэнэ. Одоо энийг жоохон цаашлуулад наатах чаа. За сүүдэндээ гэж байна. Зүгээр сүүлийн хэсэг энд байх. Зүгээр. Хэмгүй за энэ бол гал. Сүүлийн жоохон доош. Тэгвэл ер нь бол наа чи нуруугаараа их махтаа ш. Хевлийгээр бол ер нь баг мах байхгүй. Тасалчуд ядгийг. Одоо сүү жоохон доош туулах. Ингээ агшинсан байна. Өнгөрхийгүй хайргийч байдаг ёо. Осхлоор биш хацдаар намайг зовоо. Энэ биш чамээ боцнаа замиш хүнтэй. Зүдсээр сагинай санамай түлээ. Гол усны хаяанд илгал эндэргэд ардын дугаа дууланхан айрыг амсад сунгаа аян замын алжаалаа тайлан анд нөхөдтэйгөө шүгэлтэн байх чинь бас нэгэн жаргал илээ. За гайгүй. За. Одоо аюулгүй болсон. Аюул дууссан шүү. Нөөс ихтэй юм. Зөө. Тасархаа. За гарах уу. За. Янзын өнөр бол янз юм байна. Өнөр бол гоё байна. Өнөр бол гоё. Мач уу баяран дээр идэггүй болно шүү дээ. Тий. Тэр цагаан дээрээ пат. Тий. Одар нь өсөж үстэй. Оо янз. Үхэр үстэй. Үхрээ өвчөхгүй. Тий. Энд тавьчих. Дотор өсөж болно шүү дээ. Баяа. Мэдүү байлээ. Манай үхрээ өвч аавна гэсэн. Австралч нэг бүтэн үхрийн өвчөж байх уу? Галаар нь хуасдаг. Яг шиг юм болсон шүү. Энэ гоё. Медиум аа. Медиум. Одоо би яг ингэж бодоодсон байхгүй. Нөгөө нэг юуны юу бичлэгийг үзээд. Одоо шордод
ингэж өөхөн болоо. Өдөр чи өнөөдөр бүтэн идэж барахгүй угаасна. 14 гэж магчтай. Яаж болох юм бэ? Тэгээ матар байгаа ч зөөндөө юм шүү дээ. А чи бүр вэлтаа мод гэсэн юм. Арай утаараа амдар болчих чинь үү? Нөхтөл. Янз юм байна. Одоо энэ ястай хэсгийн сайхан. Яруугаж одоо юун дээр энэ араа бүр болж ирсэн үү? Болцсон байна. Яг нэг тавьчихсан тэгээд Одоо нээш нь дэргүүлч. Одоо энэ нь бол зүг зүгээр ингээ хатуу байгаа. Аа заа. Хоёр гар нь яг салах чинь. Баар наалцсан баг. хүмүүс өвчнөө авах гэж юу сонсдог вэ? Хэлж байгаа юм уу? Одоо иргэн шуулж байгаа хөө. Болцоо төвч болцсон. Жохон ёроол нь бол шүүрхий байгаа тэр. Одоо энэ энэ хөлийг юуг нэрч. Гоёга тасалж. Гойжсэн урт юм бол болд юм биш үү ер нь бол. Ангийн юм дээр манайха. Усны юм гоё. Ямар оног вэ? Гоё. Энэ халуун ногооны амтлагч хийцэн болохоор одоо яг дотор амь амт нь яг дотор нь гарч байгаа шүү. Яг дотроос нь яг үндсэн амт нь гарч ирэх юм шүү. Одоо бол нэг халуун ногоотой. Махаа дээр манайха дахианы махтай их төстэй. Үйл орчин. Тийм боостой. Дахианы махтай их төстэй. Үйл уурчин гэх юм хаа. Миний ардаас хүүтэн би гоё орд юм даа. Аргаж орд ирээ те. Чи хийцэн. Хайрс нь илүү. Ер нь бол одоо чи одоо эндээс үзцээ. Грин чи Энэ арай за шаржигнастай гоё юм. жоохон дээр штэ шаа. Энэ өөхтэй юм. Өөхтэй өөх сонирхож байна. Өөх юм уу? Өөх үү. Ваа. Энэ өөх шиг байна. Энэ материал өөх хийж байгаа юм шиг санагдаад. Энэ хараа Дээрээ юу юм шиг шал гоё шүү. хань өөх. Энэ яг сүүл эсвэн ингээд өөхлөө багхгүй. Өөх юм уу? Орлог юм шүү. Өөхний фонглог юм уу? Өөх нь нурууны махнаас өөр амттай юм. Нэр тийм шүү. Арай өөр амттай юм. Бас гоё юм мах байна. Юуны махтай гэсэн. Юу махтай мах. Таны махтай илүү ойрч. Яваа юм бодоо. Оо, гүйл ороо.
Энэ хавирга нараад. Мэдээ өгөө. Хавиргана. Энэ хавирга нь энд биш. Тэр голын ногоо одоо Хамгийн шимшүүстэй багчтай хавирган дээр идэх гэсэн. тэрний зураг авсан энэ дахиад өстө гоё юм шиг байна. Наа энийг авах штэ. Аман гахаа байж. Яа чи зуурсан уу? Зууччээ энэ бүр. Яста матер юм да. Зуурч яа. Тэ зуулгач. Нөөрэ ихтэй загс юм шиг сон дахиад юм шиг сон. Тий. Заг самтаа дахиад. Нөө загс самт чи дундуур нь 10. Тийм гэсэн яг л ажиллаа. Энэ өдөр ахгүй юм. Яг адилхан. Матрах яг юм бид. Энэ ахгүй. Онооч ахгүй юм. Энэ шак нэмэх тий. Матрах яг адилхан хөвгтэй. Тэгээд энэ хоёр яг махчин гэсэндээ хоорондоо яг адилхан. Үнэр нь ч гэсэн ойлцсон. Гэтэ шаахны мөх жоохон амар төмөр амттай юм тий. Төмөр амт. Гол ч өөрөө тэгээ хийж. Гол ч өөрөө төмөрч штэ. Зададаар төмөрч идэг. Гол амтцсан гэдэг тий. Амтны мартцаа юу яадаг. Төв арсан амин Манай нөгөө цаар дээрээ тавьсаар шарчихгүй. тийш тайл гал тус аль нэг. Төр зур. Матар ороод ахгүй яатсан уу? Гэр лач яваад юм уу? Тийм шүү дээ. Заяа шүү дээ. Хавирга нараа. Энэ хавирга нь үү? Хилээд байгаа. Уцсныг ил асаад цэнэгч дууснаа гэдэг чинь. Энэ мөчг юм биш дээ. Энэ юу юм байна? Насгүй юм байна. Насгүй матар байна гэдэг. Ёо насын тоолн болно гэдээсэн. Харин насын тоолно гэсэн чинь харин ясга энэ ясыг нь боо. 11 сартай байна. Энэ насгүй юм байна. Энэ өстө насгүй. Атасан дэвэл өстө. Энийг бариад бол манай маа охин айлчих واخ. Энийг бариад яах. Ишин бүр янз юм байсан. Хавирга мөч. Энэ ороо тийм хавиргыг ингээд аваад үзтээ. Хавирга нь угаасаа ингээ. Өнгөрсөндөө дурсамжүүлдээн ирээдүйдээ итгэл бэлэглэн эрчүүч авах гүүрийг бид аялал гэж боддог. Эр зөриг шаардсан, эрчүүч шалгасан байгалийн үзэсгэлэн цайхан газруудаар аялах өдрүүдээ ч тэсэн ятан хүлээдэг. Аяллахын хорон мөч бүрийг алдахгүй хадгалах гэсэндээ бас үдсэн харсан мэдэрсэн бүхнээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэндээ энэхүү влогийг бэлтгэн хүргэдэг. Бидний влогийг үзэж сэтгэгдэл үлдээж лайк, шеэр, сабскрайб харамгүй хайрлаж урам өгч байгаа та бүхэндээ баярлалаа. Мөн биднийг аяллаа хувцаар хангаж бидний аялалд бас нэгэн өнгө нэмж байгаа ганц зэрэг захиралтай аяллаа болон ажлын хувцас хэрэглэлийн худалдаа Shell Shop-ийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлье. Тэрхан баруун зүүнээ тойруулаад бахан наадам бүжээрээ нас цал хөвсгүй чуд наадам дэхэн дэвсэрээ нар